Аподери компани Монголын малын сүг олон улсын жишгээр боловсруулах шинэ технологиг нэвтрүүллээ. Олон улсад сүүсүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүлэгч шилдэгүүдийг эх орондоо нэгтгэсэн байна. Монгол малын сүг дэлхийн айлч улсын шаардлагад нийцүүлэн боловсруулж 20 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ, сайн сүү, сайн тараг, сайн зөөхийн үйлдвэрийн өргөтгөл, дэлхийн сүүний үйлдвэрлэлийн шилдэг технологиудыг Монголд авчирсан үр дүнтэй бодлогын бүтээн байгуулалт болжээ. Үндэсний 101 компани, олон улсын 13 гүйцэтгэгч, мөн 12 улсын инженер мэргэжилтнүүд 2 жилийн турш энэхүү төсөл дээр ажилласан байна. Тэдгээрээс дурдвал Германы GEA, Францын Serec компани нь сүү тараг шингэн хүнсний савлгааны технологиороо дэлхийд танигдсан бол бүгд найрамдах Солонгос улсын Dongyan үйлдвэрлэлийн хөргөлд автоматжуулалтын шийдлээрээ Азийн тэргүүлэгч компаниудын нэг юм а. Аподери компани нь энэхүү сүүсүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй шинэ технологи нэвтрүүлснээр сайн сүүний үйлдвэр зах зээлд эрэлттэй олон шинэ амт чанарыг нэгэн зэрэг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. За эдгээрээс давч танилцуулбал сайн брендийн бүтээгдэхүүний сонголт илүү баяжиж хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг уудаг тараг болон аяган савлгаатай тараг шинэ төрлүүдээр нэмэгдлээ. Мөн Foro Plus брэнд нь залуу хэрэглэгчдийн амт хэрэглээний чиг хандлагт нийцүүлэн шинэлэг амт бүхий, киви, гүзээлцгэн, шоколад, жүрчтэй уудаг йогуртуудыг танилцуулж байгаагаас гадна амьд ашигтай бактери агуулсан пробиотик ундааг мөн зах зээлд нэвтрүүлээд байна. Энэ бүхний үр дүнд хэрэглэгчдийн хүртэл болж байгаа 20 гаруй шинэ бүтээгдэхүүнийг илүү шинэхэн, илүү найдвартай, олон улсын түвшний чанарын хяналтайгаар үйлдвэрлэж эхэлжээ. Дэлхийн амт Монголд хэрхэн нутагшиж, тавгашуу малын шим хэрхэн амт чанар эрүүл хэрэглээ болж хувирсныг сайн сүү, сүм бүтээгдэхүүний шин төрлүүдээс тараг пробиотик ундаанаас амтлах боломжтой.